Тушаа болно гэдэг эрх мэдэл биш. Эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлага юм. Энэ бол Монголын түүхэн нэрээ үлдээсэн Анандын амрын зам нал юм. Энэ хүн бол Агдам буугийн амар юм. Бэлгийн толлоор 15 дугаар жарны улаан нохой жил буюу 1886 оны Түшээт хаан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу. Өнөөгийн Булхан аймгийн Хангас сумын нутагт тайж Анандын хүү болон мэндэлсэн юм. Агдам буугийн амрыг Бугад сумын уулын голын ар маалын аманд төрсөн хэмээдэг нь үндэслүү гэж өөр хүүхэд нь өнөө хүртэл үзсээр байна. Эцэг Агдам буугийн сахилын нэр нь Ананд бөгөөд хогтойж байсан юм. Эцэг Агдам буу хүүдээ Гонгор хэмээх нэрийг хайрласан боловч хожим 1920-од он хүн дээр өвчлснөөс болж төрийн ар хүний бэлэг тэмдэг болсон гизэг үсээ авч нэрээ амар болгон сольсон гэх нь бий. Түүнийг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газар нэрийдэг бичгийн сургуульд оруулсан ажээ. Хичээлд ордлого сайтай амар төдөлгүй Монгол үндэсний бичиг сайн сурж манж төвтгэл бичихийг төсөөлд өгч болсон гэд. Тэрээр манжчин улсын үед бичээж их зохиогч түшмэлээр ажиллаж байхдаа 1913 оноос Богд хаан Монгол улсын гадаад явдлын аймгийн чуулганд бичээж түшмэл дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-оос 1918 онд Монголын хойд элийн хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захирах албан тушаал авсан юм. 1919 онд Хятадын аргис зэрэг Монголд цөмбөрөн орж Монголын автомат төрийг устгахад амар нутагтаа одож 2 жил орчим хугацаанд мал маллах ажил эрхлсэн байдаг юм. Судлаачдын тогтоосноор Дамтны Сүхбаатар нь 1921 оны хавар хилийн шанад байхдаа амар болон бусад дэвшил төсөлтэй хүмүүстэй нэг бус удаа элч зарж ажил хэрэг зөвлөж байжээ. Монгол орнд ардын хувьсгал ялсны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар ардын засгийн туслах түшмэлийн албан томилогдсон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлсэн юм. Удалгүй 1922 он гадаад явдлын яам эрхэлсэн түшмэлээр дэвшиж улмаар мөн яамны сайдаар тохиогдсон ажиллаж байгаад 1924-өөс 1925 онд аж ахуй яамны сайд, 1926-аас 1927 онд дотоод хэргийн яамны сайд, эдийн засгийн тэргүүлэгчээр ажиллаж байсан юм. 1928 оны ихээр хуралдсан улсын баг хурлаас амрыг Монгол улсын ерөнхий сайдаар томилогдоод 1930 он хүртэл ажиллаж байгаад 1930-аас 1932 он шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-оос 1936 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-аас 1939 онд 2 тоо Монгол ард улсын засгийн газрын ерөнхий сайдаар тус ажилласан юм лээ. Анандын амар нь нам төрийн удирдалд ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан юм. Зүлбод улсад Йосеф Сталиныг дахиж үзсэн нь манаа төлөөж хүмүүсийг олноор нь хилмигдүүлж байсныг амар тухайн үедээ эсэргүүцэж байжээ. Хорлоогийн чой баснаар 1933 онд зохиомлоор үүсгэсэн Лүхэнбүүгийн хэрэг эгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдсан орхигдсон хүмүүсийг ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. Хүний эрхийг төсөрдүүлж буг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч жинхэнэ хийж үлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бүс хэн нэгэн хүний санаанд дурваар зохиомл хэрэг ба зохиомл ял хийж явуулдаг байсан ёс нь хаач байж болохгүй хэмээн хэлж байжээ. 1939 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын шийдвэрээр амрыг Бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулж тэр өдөрт нь баривчилжээ. Амрыг Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын удирдлагаас зайлуулах ба баривчлах асуудлаар
Бүгд найрамдах Монгол ард улсын дотоод хэргийн явдлыг яав. Зөвлөлт холбоот улсын удирдагчдын нэг лабиринтын Бриятад тохиролцсон байжээ. Үүний дараа 1939 оны 3 дугаар сараас 8 дугаар сар бол бүгд найрамдах Монгол ард улсад Монгол ардын хувьсгалт нам, засгийн газрын удирдах ажилтнуудаас лувсан шарам насан тогтох, Дансрангийн догсом нарыг олон хүнийг баримтжилж улмаар бүгд найрамдах Монгол ард улсаас зөвлөлтийн Чита мужийн дотоод явны ардын комиссарын газарт хүргэсэн ба тэнд Насидгийн хэмээх хүнээр толгойлуулсан. Зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсуудын дотоод явдлын төв аппаратын мөрдөн байцааг групп ажиллаж байсан юм. 1939 оны 8 дугаар сард баримтлагдсаныг Читэс Москвад хүргэж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхдээ мөн л зодож жанчиг хоолыг хасах мэт хууль бусыг бүдүүлгээр зөрж байлаа. Мөрдөж байгаа хүмүүсийг байлцуулахгүйгээр байцаалтын протокол үлдэж дараа нь харгислах замаар уг протоколдоо гарын үсэг зурхыг албадах явдал олон байжээ. Эдгээр хэргийг мөрдөхөд оролцож байсан зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсуудын дотоод явны ажилтан Василий Добротын Морозов нар 1939 оны 11-р сард зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсуудын дотоод явдлын яамд намын хороонд хандаж мөрдөн байцаалт объектив биш явагдаж байгааг тухай өрөөдөл гаргажээ. Энэ асуудлаараа шалгалт хийхэд өрөөдөл бичигдсэн зүйл үнэн болох нь одлогдож, гэтэл лабиринтын Берия Меркулов нар энэ асуудлаар ямар ч арга хэмжээг аваагүй байна. Агдамбуугийн амар болон бүгд найрамдах Монгол ард улсын төрийн бусад зүтгэлтэн хариуцлагатай ажлуудыг хэргийн мөрдөх ажил 1940 оны 6 дугаар сард дууссан байтал зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсын дээд шүүхийн цэргийн коллег 1941 оны 7 дугаар сарын 10-нд хэргийг нь хэлэлцсэн юм. 1956 оны 8 дугаар сард гихчээр байцаагчсан Добротон Чернобыль нар мөрдөн байцаах байгууллагын мэдээлэл Агдамбуугийн амар болон түүнтэй хамт баримтлагдсан хүмүүсийн гэмбург нотлох ямар ч объектив материал байгаагүй юм мэдүүлсэн юм. Агдамбуугийн амар агсны хэргийг хянан үзсэн дараа үндсэн дээр нь түүнийг цагаатах тухай зөвлөлт холбоот улсын ерөнхий прокурорын мэдээлэл 1956 онд Монгол улсад ирсэн байна. Энэ мэдээллийг дагуу амрыг 1960 онд бүгд найрамдах Монгол ард улсын ардыг хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгасан юм. Шалгалтын явдалд хэргийг мөрдөхөд орчуулагчаар ажилласан П. Балдан байцаагад мөрдөн байцаагчид хэрэг хүлээсэн мэдүүлгийн гихчийг авах зорилго баримтлагдсыг зодож таажлахад байсан тухай Балдан дэлгэн хөрөнгөө мэдээлсэн юм. Агдамбуугийн амар болон бүгд найрамдах Монгол ард улсын төрийн бус зүтгэлтэн хариуцлагатай ажилтнуудыг хэргийн мөрдөх ажил 1940 оны 6 дугаар сард дууссан байтал зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсын дээд шүүхийн цэргийн коллег 1941 оны 7 дугаар сарын 10-нд үүний хэргийг хэлэлцсэн юм. Хэрэгүүдийн шүүхээр хэлэлцхийн өмнө зөвлөлт холбоот улсын дотоод явны ажилтнууд шүүгдэгчдтэй уулзаж шүүгд өөрийн гэмбург хүлээ мэдүүлбэл ял шийдэл нь хөнгөрнө гэж ятгаж өдөө атгсан аргаар нөлөөлж байлаа. Хэргийн болон нэмэлт мөрдөн байцаалын материалыг янаад зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсын ерөнхий прокурорын дүгнэлтэд дурдсан баримтыг үндэстэй гэж үзэж зөвлөл социалист бүгд найрамдах холбооны дээд шүүхийн цэргийн коллегоос мэдэгдсэн юм. Агдамбуугийн амрын хэлмэгдэл Хамлын амар ил бодлого үйл ажиллагаагаа хийж хордоогийн чойбалт нарын цаад зорилгод саад тодтохоор болж байв. Ийм амар улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүгээд 1939 оны 3 дугаар сарын 7-нд болсон Монгол Ардын хувьсгал намын төв орооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дараагаар лувсан шарав амрын нам бос явдлын тухай илтгэл тавьж түүндээ амар бол ангийн дайсны эрх тосыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм. Тэр зал дараагаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхэд бол хувьсгалын ашигыг оролцож байна гэж хэлсэн байдаг юм. Харин өвөн нь лувсан шарав гихчлэн хамаг буруу тохиож хорлоогийн чойбалсан дэмжин ийм өнгө болцсон дотор нь харалсан идэ бээрээр гүйлтсэн этгээдийг намын хүрээлэлд нийгэмнээс ч байлгахгүй хөвөөс зохино. Ерөнхий сайдын тушаалаас
Шуу залбал таарна гэжээ. Уг хурал дээр Агдамбуугийн амар надад ийм аюул мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг мэдсэн юм. Нөхөд намайг хайж таягдах болжээ. Хомдох газаргүй хоёрт нөхдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу? Намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгай эрэгтэй уусаа байгаасаа хэмээн итгэдэг ам уу. Би улс орондоо ойртой, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний би анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст нь урвчд холбогдож хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугай адил бай гэж хэлсэн юм. Мөн өдрийн орой 12 дугаар баг хурлаа болж хорлоогийн чой болсон ерөнхий сайд амрын ажил явуулгын тухай илтгэл тавьж уг хурлаас гаргасан тогтоолд Агдамбуугийн амар нь Японы эзэрхэд хөрөнгөлөгчдийн хөлсөнд нагнуул ба эх орноос хоор өгчөд хийгээд дээд ангийн лам нар феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгын бот нэргэх явдал төрөл бүрээр эсгүүслийг учруулж мөн үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүрсэн гэж хэлсэн юм. Хэмээн заагаа түүнийг ялтны ширээн дээр шилжүүлэн мөнхүү хурлаар хорлоогийн чой болсон ардын сайд нарын зөвлөлтөнд дараа буюу ерөнхий сайд болсон юм. Үүний дараа Агдамбуугийн амрыг зөвлөлт холбоот улсад хөрвүүлэн Сталины шатар этгээдүүдийг цэргийг шалгуулж байгаад 1941 оны 7 дугаар сарын 10-нд зөвлөлт холбоот улсын дээд шүүхийн цэргийн коллегийн шийдвэрээр хувьсгалан эсэргүү нарын бүлэглэлийн гишүүн хэмээн яллаж 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва орчмын Коммунарка хэмээх хороох газар цаазаар авсан юм. Анандын амар эцсийн мөрдөн байсаалтанд өөрийгөө үнэн ямар ч гин бурууг нотлоод өмнөх мэдүүлэг бол аргагүй эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээр Монгол улс нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй. Эсэргүү хэмээн баригдсан хүмүүс бол хувьлас мөрлөн үлт эсвэрлэн худал хэрэг дээр хүлээсэн хүмүүс. Тэд хувьсгалын эсэргүү огтхонд биш гэж өтсөн юм. За үүний дүгнэлтэн дээр бол тэр үеийн нөхцөл байдал, тусгаар тогтнолтын төлөөх тэмцэл, нөхцөл байдлаас хамааран хорлоогийн чой болсон Агдамбуугийн амрыг золиос болгон өгсөн гэж үзэж байна. Бон Сталины талаас нэлээд их шахалт ирсэн баг. За ингээд Монгол улсын ерөнхий сайд байсан Агдамбуугийн амар гэгч хүнийг Монгол төмний баяр наадам болох 7 дугаар сарын 11-ний өмнө 7 дугаар сарын 10-нд дээд шүүхийн цэргийн коллегийн шийдвэрээр хувьсгалын эсэргүү хэмээн гэрэгт гүтгэн хорох тушаалыг өгсөн байдаг. Ийхүү Анандын амрын улс төрлийн замнал өндөрлөж байна. Хэдийгээр түүний амьдрал эмгэнэл төгсгөлөөр өндөрлсөн ч Монголын төр нийгэм тулсаар тогтнолын төлөө хийсэн үйл хэрэг нь түүхийн утаснаа мөнхөд үлдсэн юм. Цаг хугацаа өнгөрсөн ч түүний нэр Монголын төрийн нүхэнд дурсагдахаар байх болов. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая.